За амралтын өдрийн мэнд. За ямар ч байсан нэг 7 сарын хамгийн халуун өдөр өнөөдөр л юм шиг байна. 8 сарда яах юм бэ? За өнөөдөр нэг ажиллаж бол маргааш нэг өдөр хоёр нэгд хоёр дахь би амардаг. Хагасаа бүтсэнд амардаг байж байгаа тэрийгэ болоод тэгээд нэгд хоёр дахь өдөр амардаг бас. Сайн тэр пэйж рүү оруулсан би тэний хүн дургу гэдэг тэр пост бол миний пост биш. Тэрийг би копитэж оруулсан шүү. Тэр миний юм биш юм байна. Тэгвэл тэрэн дээр бичигдсэн тэр зүйлс бол яг л миний боддог, миний ярьдаг тийм зүйлүүд байгаад байна. Миний урд нь ярьж исэн, миний өөрийн дотроо бодож явдаг тийм зүйлүүдийг надтай адилхан ийм сэтгэлгээтэй тийм хүн байдаг юм байна. Ер нь энэ амьдрал дээр тэний хүн шиг хэцүү хүн байхгүй. Тэний хүн шиг альва нэг юмыг ойлгодгүй тийм хүн шиг хэцүү. Хүний аргыг мухардаг. Ямар ч сасал авдаггүй. Хамгийн хэцүү хүн бол хороогийн хамгийн хэцүү хүн бол тэнийг ухаардаггүй. Харамсалтай нь дэндүү олуулаа байх. Дэндүү олов. Тэнийг хүмүүс сүүлийн үед бүр оршроод байгаа. Энэ угаасаа ийм байсан юм уу? Эсвэл одоо фэйсбુક гарснаас хойш тийм болсон уу? Фэйсбુક гараад монголчуудын энэ тэнгэрэл ихссэн гэж би хэлэхгүй. Угаасаа л ийм байсан байгаа. Яг нь фэйсбુк тэрийг ил болгож гаргаж ирсэн байгаа. Ийм л хүмүүс байсан шүү дээ. Тэгээд фэйсбુક гараад ирсэн. Урд нь нөгөө хоорондоо харилцаа холбоогүй хин хаана юу ямар хүн байгаа мэддэггүй. Тэгээ нутаг орондоо л Илия балаагаараа дуудулж явж ирсэн. Тийм мянган улсууд л фэйсбુક гарч ирснээс хойш ил болж гарч ирсэн. Тэрнээс ч одоо юу гэдэг Монгол улсны сүлжээтэй болонгуудаа тэнд нэг баахан тэнэг улсууд гараад ирсэн юм биш ээ. Тийм л зүйл. Тэний хүнтэй амьдрах. Тэг хамгийн гол нэг юм балаа юм байдаг. Хүн ер нь ингээд амьдралын явцад тэнэг болдоггүй. Одоо юу гэдэг ингээд эцэг ихэн ухаантай, боловсралтай, удам судран мундаг тийм хүн байжгаад амьдралын явцад тэнэг мулгуу болчдгоо. Тэний мулгуу гэдэг зүйл бол ерөөсөө удмаас үүдэлтэй энэ төрмөл зүйл. Төрөлхийн тэнэг. Төрөлхийн л байт юм билээ. Тэгэхээр айгүй хэцүү. Тэгээд энэ тэнгийг чинь дагаад нөгөө архив дагаад асар олон азгуутал аваар усал хүчирхийлээ дагдаг гэдэгтээ яг адилхан энэ тэнгийг чинь дагаад бас маш олон юмнууд байгаа даа байхгүй. Тэнэг хүнд юм уу? Альва нэгэн зүйлийг мөрөөдөж чаддаггүй. Тэнэг толгой бол мөрөөдөж чаддаггүй. Тэнэг хүн бол одоо ингээд ухаантай хүн бол хүрх юмаа мөрөөдөн штэ. Өөрийнхөө боломжн дээр тулгуурлаж
өөрийнхөө боломжийг та би юу чадах вэ гэж. Өөрийнхөө чадвартаа, өөрийнхөө амьдралын боломжинд, өөрийнхөө одоо мөнгөний боломжинд ч юм уу тэрэндээ тулгуурлаж мөрөөддөг. Ийм хоосон мөрөөддөг гэсэн үг. Одоо жишээлбэл одоо хаус авч чадахгүй бол хаус бодоод хэрэггүй байхгүй юу? Тэрбум 500 сая ч юм уу эсвэл 2 тэрбумаар хаус авч нэгэнтэл чадахгүй амьдрал нь тийм боломжгүй бол хаустаа болно гэдэг гинт баяжин гэж мөрөөдөд хэрэггүй шүү дээ. За нэг дундаж хүмүүсийн амьдралыг дундаж байранд орчээ дөө. Тэгээд яа гэж. Тэгээ хэвээ амьдрчиё гэж. Тэнэг хүн бол ер нь хэмжээгээч мэддэггүй, хязгаараач мэддэггүй. Зөвхөн мөрөөдөл дээр ярьж штэ. Дээрэс нь харьцаа хандлага байхгүй. Харьцаа хандлага гэдэг маань би энэ хүнд ямар сэтгэл төрүүлж байна гэж. Миний энэ уурж байгаа ч юм уу, миний ярьж байгаа ч юм уу, ийм зүйлүүд энэ хүнд миний хандж байгаа хандлага, миний нүүр царай хувцсгоноор энэ цаад хүнд ямар сэтгэл төрүүлж байгаа вэ гэдгийг тэнэг хүн бол ойлгодгоо. Мэдрэмжгүй. Тийм учраас дураараа ярьдаг. Одоо ингээл энэ фэйсбүүк дээр ч гэсэн ингээд тэр хандлагууд харагдаж байгаа. Эсвэл дураараа хүнийг доромжилж, дураараа гутааж, тэг гүтгэж, тэр хүний огт хийгээгүй, хийхийг хүсээгүй, тийм зүйлийг хүртэл хийсэн болгож ингэж гүтгэж идэг. Энэ тэнэг усуудын үйлдэл. Тэнэг хүмүүсийн үйлдэл. Тэр цаана нь тэр хүн яаж хохирж байгаа, чиний хоосон үг хотод хүтгэлгээс болоод яаж хохирж байгаа вэ гэдгийг тооцоолдоггүй. Ухаантай хүн бол энэ ч нь ойлгоно шүү дээ. Тэгээд хамгийн гол нь тэнэг улсууд надад юу хэрэгтэй вэ, юу хэрэггүй вэ гэдгээ мэддэггүй. Найс нөхдөө сонгож чаддаггүй. Таарлсан цагаа салганаад далбагнаад явж идэг. Инээсэн болгонороо салтганаж гүйж очдөг. Хайр ярьсан болгонд нь уярдаг. Тийм учраас амьдралын алдаа онооч маш их байдаг. Өөрийнх нь азгуулж хохирлж гисэн асар их байждаг. Тэний хүмүүсийн тархийг угаахад маш амархан. Зүгээр нэг шил харуулаад эрдний чулуугаар толгойг нь тархийг угаачдаг. Одоо би нэг дээрх нь вид бас нэг лайв хийсэн. Непалын үн чулууны уурхаагаас хэдэн монголчууд очсон лайв хийсэн. Маргад гэдэг үн чулуу гаргаад ирсэн. Түүхийн маргад 3 сая 4 сая төгрөг өдр гиссэн. Баахан монголчууд орно авъя өдр гээд. Монголын уурхай, Монголын одоо ашмалтмлын уурхайг дурын хүн очиод ухаж чадахгүй байхад гэж маш өндөр хяналттай штэ. Тэгж жагаад хари орны Непал гэдэг орны уурхад хэдэн монголчууд очсон. Тэр орны хууль хяналт бүх юмнаас ангид дураараа очиод уурхаагаас нь чулуу аваад монголчуудаа тэндээс нь лайв хийгээд зарна гэж ирнэ. Ямар хүний ой ухаанд нь орох вэ? Энэ тэнэг улсуудыг л маллаж байгаа байхгүй. Одоо нөгөө нэг юуны Армантаг лөвөр гэдэг юм байт юм байл л дээ. Тэр нь яадаг вэ гэхээр гадаадын хүмүүстэй харьцаж байгаад нөгөө улсуудаа дурлаад тэгээд тэр улсууд нь залилан хийгээд мөнгө шилжүүлж явдаг. Монголын нэг хөдөөний нэг хүүхэн Бангладешийн билүү хаанхих үлээ. Энэ чинь зургатаар гарч ирсэн шүү дээ. Нэг нөхөртөө, нэг халтар нөхөртөө фэйсбүүкээр холбогдоод чатлж хагаад тэгээд тэнд 60 хэдэн сая төгрөг билүү шилжүүлсэн гэдэг. Нөгөө Бангладешийн нөхөртөө ирсэн нэг ч удаа уулзаж үзээгүй, хэл соёл тэр хүн цаад хүн нь юу хийдгүү, яадгүү, амьдрахгүй тодорхойгүй байхад зөвхөн сохор дурлал. Тэг очиж Бангладеш гэдэг орн хаана байдгүй,
тэр юу эдийн засгийн ямар чадвартай, хэдэн сая хүнтэй, амьдралын нөхцөл ямар юус огт мэдэхгүй. Бангладеш хэдхэн хажуу аймагч гэсэн огт мэдэхгүй тийм хүүхэн 60 гаруй сая төгрөг тэр нөхөрд ловер дуулчихсан. Мөнгө шилжүүлсэн. Тэгээд тэр нь ловер болоод залилан болсон тодорхой болоод тэгээд ингээд цагдаагийн газар сэрэмжлүүлэг өгөөд энэ Армантаг ловерт өртөөд ингээд ловер дуулсан гэдэг. Тэгэхээр энэ тэнэг улсуудын түүхийг яриуд нэрэ мэдхгүй энэ одоо яста солонгосын шаралж хаашаад бол. Гайхмаар гэдэг ах бүр гайхмаар тэнэг улсууд. Алт 1 грамм 500 мянга болоод пижигнэл буу юм болоод тэгж яхад бас нэг 2 хүүхэн хятадаас хямдхан алт оллоо гэд. Тэгээ грамм нь 100 мянга 120 мянга гэдэргээд 999-ийн шижир алт гэдэргээд шүдний шар гээд одоо ингээд төмөр зарж байгаад асар олон улсад доор нь аваад тэгээд энэ онлайн залиланд өртчихсэн. Хятадаас штэ. Хятад өөрөө алтыг шүтдэг, алтны үнийг хөөргөдөг, алт маш үнэтэй байж идэг. Очиж хятадаас хямдхан алт оллоо гэж хятадаас хямдхан алт олно гэж ямар тэнэг хүний толгоонд ордог байна. Тэгэд хятадаас хямдхан алт аваад зарж ийн гээд баахан амьтад доор нь орчсон авъя гэсэн. Тэгэхээр одоо би дөнгөж саяхан ярьлаа. Монголын энэ тэнэгрэл, монголчуудын энэ тэнэг байгаа байдал энэ фэйсбુક гарснаас хойш гарсан юм биш. Энэ угаасаа тэнэг байсан. Угаасаа тэнэг. Энэ биднээс нүүдэлчин соёлтойч хамаатай. Яагаад гэвэл боловсрол гэдэг нь сууж уншдаг. Суурин байдаг, сууж уншдаг, төвчээртэй тийм байдал дээрээс хүн боловсрдог. Хүн ухаачдаг тийм зүйл л дээ. Суурин соёл иргэншил чинь асар их ном, асар их шинжлэх ухаан, маш их зүйлүүд хөгжиж идэх чинь суурин соёл иргэншлийн нэг давуу тал юм. Манайхан шиг ингээл малын хөлөө дагаал давхад байдаг. Тэгэл цаг агаарын байдал нөхцөл байдлыг хараад юу өөрөө боловсрох биш. Тэр малын сайн сайхны төлөө амьдралаа зориулдаг ийм улсуудтай боловсрол яриад хэрэггүй л дээ. Бид нар ч хүний сайн сайхны төлөө биш, малын сайн сайхны төлөө амьдардаг ийм л ард түмэн байхгүй юу. Тийм учраас одоо ингээд энэ хурдны арай жоохон хурдан морьзоор элдв толгой юмнууд чинь хүний амнасаа үнэтэй 500 сая мая одоо нэг хурдан үрээ гэдэг чинь 200 сая 500 сая эдэргээд байрлал байшингаас үнэтэй байгаа даа байхгүй юу. Яагаад гэвэл бид мал шүтдэг. Хүн шүтдэг. Хүний шүтдэг. Малыг шүтдэг. Ийм л ард юм. Дээрээс нь малын сайн сайхны төлөө. Мал нь сайн сайхан байж бол маланд өвстэй цасцууд одоо юу гэдэг бороо-шороо уур уснаас хол мал нь л тарган тийм байж бол хүн хамаагүй. Тэр хүний тэр малчин нь өвдөх үү, хавдах уу, тэр хүн нь өөдтэй өнгөтэй амьдрч чадахгүй байна уу? Амьдрах нөхцөл, тэр хувцсгонор мэдлэг боловсрал тэрээс огт хамаагүй малынхаа төлөө л явдаг. Ийм л ард түмэн. Тийм учраас энэ монголчуудын тэнэг байгаа байдал бол нэг талаар бидний өөрсдийн юутай холбоотой л дөө. Амар тэнэг байгаа байхгүй. Одоо тэр нэг юм руу шуурж байгаа, тэр утга учиргүйгээр хараад өрөөд уншиж байгаа. Гэхдээ энэ үнэн юм уу, худлаа юм уу гэдгийг цензурдахгүй байгаа. Ойлгохгүй байгаа. Тэгээд тэр муухай бүдүүлэг байгаа. Аимштай муухай бүдүүлэг байгаа гэдгийг ер нь эрэгтэй ч ойлгодгүй, эмэгтэй ч ойлгодгүй. Бүр аимштай бүдүүлэг байгаа. Тэр хүнийг тэр ингээд огт танихгүй хүнийг бүр
утга учиргүй үзий ядаж олуулаа нийлж бүл дормж эмэгтэйчүүд одоо ингээд би одоо нэг юм дээр гаслаад байнга л гасалдаг. Эмэгтэйчүүд нь ядтаа нэг жоохон өөр нэмгэн жоохон энэ муухай бүдүүлэг эрэгтэйчүүдтэй уралдаж ингэж голомжны муухай хараал ингэж урсгаж ингээсээ нэг жоохон ичээсэ гэж одоо бүр их хатгаа алдцсан. Тэнгийн шинж авахгүй юу? Ёсоо тэнэг хүний шинж. Бид нар одоо энэ дээр бичсэн байл 13 дугаар зуунд хүнийг шүтдэг байсан одоо бол мал. Бид нар одоо тэр Чингис хааны үеийн тэр мэрийг бол одоо бүр яриач хэрэг байхгүй. Тэр цаг үедээ болоод өнгөрсөн зүйл. Тэр цаг үед дэлхийн олон орн бүдүүлэг харахгүй байсан. Тэр үед одоо Монгол орн бол хүчрэг байсан. Соёлын төв байсан. Дэлхийн соёлын төв одоо Франц шиг. Өнөөгийн Франц шиг. Аргагүй тэр үед бол зэвсгийн хүчээр биеийн хүчээр бүхнийг шийддэг байсан, толгойг авчичдаг байсан. Тиймэр цус нүжээр асуудлыг шийддэг байсан тийм цаг үе. Одоо ч тэрнээс ч хойш 800 жил өнгөрчиж. 800 жил. Одоо энэ дэлхий дээр соёл гэдэг юм. Боловсрол гэдэг юм. Хамгийн чухал тавигдж байгаа ийм зүйл шүү дээ. Соёл, боловсрол хоёр. Тэгэд манайх мэдэхгүй. Энэ хоёр чухал зүйл нь манад байхгүй байхгүй. Соёл нь, боловсрол нь. Одоо ингээд янз янзын одоо ингээд нэг хүмүүс гарч ирээд над руу ингээд сая дөнгөж сая гарч ирээд манай ихнэр устгахчлаа л. Ингээд 500k дансаа тэргээд над руу би зүгээр хэлчихье. Тэгээл байгаа. Мянган улсууд энэ надад хамаатай юу? Энэ хүнтэй одоо ингээд нэг 5000 төгрөг яриад ингээд энийг доромжлоод гутаагаад ингээд надад ямар хэрэг байх вэ? Юус тэр юус ойлгохгүй байхгүй. Гэхдээ ийм л ойлгохгүй байхгүй. Гэхдээ одоо ингийн хэрэг надад байна уу үгүй юу? Ястаа нэг цагийн гарны гарц байгаа да. Альва нэгэн хүнийг гутаад доромжилж өөрөөсөө муу харагдуулах ийм сонирхол ерөөсөө тэнэг усуд байдаг шүү дээ. Тэнэг хүмүүсд ухаантай хүмүүс өөрөөсөө илүү мэдрэмжтэй улсууд, авьяастай улсуудыг үхэн үхтлээ үзэн яддаг. Үхэн үхтлээ. Тэнэг хүмүүс ямар нэгэн байдлаар одоо юу гэдэг малын ширээр ямааны ноолуур ч юм уу одоо элдвд одоо юм тэнэг хүн баян болдгоо гэсэн үг биш те. Асар олон тэнэг улсууд баян байгаа. Тэнэг хүнд гуйлагч гэсэн үг ерөөсөө биш. Энэ мөнгө олно гэдэг бол ухаантай хүний ажил биш. Мөнгө олно гэдэг мөнгийг янз янзаар олдог байхгүй юу? Энэ чинь бүгдээрээ ухаанаар олоод байдгийн биш. А зүгээр нэг зүйлээ олон удаа давтаад хийгээд мөнгөтэй олцоосоо зөндөд зүгээр урдаас нэг хямдхан авчираад лангуу дээрээс зарах бод идрүү болдог. Тийм ухаан шаарддаг зүйл биш байхгүй юу? Тэгээ тэрийг нэг 20 жил идэр хийж эхлэр чинь ямар ч тэнэг хүн мөнгөтэй л болчих штеп. Тэр чинь яг ухаан шаардаад юу гэдгийг альва нэгэн гаргалгаа гаргаад сүйд мэд удаад ах юм байхгүй. Нэг юм дээр одоо нэг 1000 төгрөгийн юм дээр нэг 300 төгрөгийн 1300-аар зараад ахыг бол ямар ч тэнэг хүн чадна. Асар олон тэнэг мулгуу мөртлөө мөнгөтэй явж байгаа усууч зөндөө байгаа. Тэрэндээ дулдуудаад улсын хурд орчихсон улсууд ч байгаа. Улсын хурд орчихсон албан тушаал эрх мэдэлтэй болсон улсын ерөнхийлөгч хүртэл болсон улсууд хүртэл байна шүү дээ. Боловсралгүй мэдлэггүй зүгээр ингээд цаас харахгүйгээр 5 үг ярьж ярианы чадваргүй. Ер нь ярианы чадваргүй байна гэдэг бол боловсралгүй байгаагийн шинж шүү дээ.
Боловсралтай хүн бол асар их үгийн баялагтай байдаг байхгүй юу? Боловсралтай хүн. Тэгэд боловсралаас гадна бас ингэж мэдрэмжтэй сэтгэдэг хүн бол ер нь бол өөрийгөө илэрхийлэх маш олон тактиктай, асар олон маневртай байдаг. Өөрийгөө илэрхийлэх. Одоо жишээлбэл ингэж наадам би одоо үеийн ерөнхийлөгч нарыг ингэж харж байна. Наадмын нээлтмэлтэн дээр одоо ингэж гарахад чинь ингээд нэгдүгээр ангийн хүүхд чиг ингээд цаас хараад ингээд уншаад байдаг нүдэн шиг зүтсэн. Улсын ерөнхийлөгч байж зүгээр нэг үндэсний баяр наадам дээр гарч ирээд нэг 5 минут зүгээр нэг үг хитгэн үг ард түмэндээ зориулж хэлж чадахгүй байгаа байхгүй юу? Нөгөө нэг туслахуудынхаа зөвлөхүүдийнхээ бэлдсэн үгийг л ингээд ядаа урд өдрөн чэйжчих болно шүү дээ. Ингээд цаас хараад уншаад байдаг. Тэгээд альва нэгэн ингээд нэг парламентч ч байна уу, ямар нэгэн нутаг орны уулзалтанд ч байна уу, гараад ирэхлээр ингээд цаас хараад уншаад байдаг. Тэгээд нэг цаас харахгүй ярьдаг зүйл нь миний Монголын ард түмэн, хөх тэнгэр өршөө Монгол орн мандан бадартай гэдэг ийм хитэн жижүүрийн pop өгнүүдэл ингээд нэг цаас харахгүй хэлдэг. Тэгээ бусад одоо ингээд нэг улс орны нөхцөл байдал, хөгжил зэцэглэлт, ард түмний амжиргааны хүнд ч юм уу цагуур одоо юу гэдгийг өдөр тутмын өргөн хэрэглээ инфляцийн тухай ингээд зүгээр энгийн хинч ярьж штэ. Жохон сэрэг ухаантай, жохон мэдлэгтэй хүн бол мань мэдчихсэн. Одоо шил би их хурлд ороод ямар цаасгүйгээр их хурлын эндэр дээр би 1 цаг зүгээр юу ч харахгүйгээр ярьж чадна. Юу ч харахгүйгээр Монголын өнөөгийн нөхцөл байдлыг гадаад дотоодтой нийлүүлээд. Би бол тэр нь бэлдээгүй. Гэхдээ надад бол тэр хэмжээний мэдлэг бол байгаа. Тэгэд улсын ерөнхийлөгч. Тэгэхээр одоо би танад нэг тэнэг хүн ч гэсэн ерөнхийлөгч болдог байхгүй. Тэнэг хүн ч улсын их хурлын гишүүн болчдөг байхгүй юу? Зүгээр ингээд өргөн сээцтэй ингээд палаж малаж элдв толоо юмнуудыг өмсөөл бариад зарж мараал тэгэл ингээд өөрийнх нь ч юм биш хүний имийг ингээд зараад гар утсан дээр нэг лайва 7 саяар хийгээл одоо ингээд нэг лайв нь 7 саяар хийдэг тэгэл тэрнээсээ хөлжиж баяжсан. Тэгээ тэрийн дагаад харамсалтай Монголд байдаг асар олон тэнэг улсууд тэрийг шүтчихсэн мундаг шүү сайхан шүү гэсэн ийм тэнэг улсууд олон байх тусмаа Монголын улс төр Монголын ирээдүй, Монголын хөгжил бүх юмуд нурж байгаа хөөх. Сонгогчдийнх нь бараг 60-70% нь усан тэнэг байгаа тохиолдлууд энэ улсад нар үзнэ гэж ямар ч ойлголт байхгүй. Тэгээ тэнэг улсууд огцор гэж орилдог. Огцрын арталт хэн байгаа вэ гэдгийг ойлгодгүй. Тэнэг хүний нэг хот юм чинь тэр байхгүй, эрсдлээ боддоггүй. Эрсдэл. За одоо юу гэдгийг за энэ хүнийг одоо надад таалагдахгүй байна энэ хүн. Энийг огцруулаа гэж бодъё. Ардалт нь хэн байгаа вэ? Энийний оронд хэн гарах вэ гэдэг тухай ерөөс огт боддоггүй. Зүгээр энийг огцруулчихвал болчихно. Энэ улс төрөөс гадна энэ амьдрал дээр ч гэсэн тэнэг хүнтэй амьдрахад нэр яастай бурхан минь. Энэ өдөө олон жил амьдарч байгаа юу эсэх үзэх. Тэнэг хүн зөрүүд байдаг. Нэг зөрүүд тэнэг гэдэг нэг үг байдаг шүү дээ. Үхэр шиг зөрүүд гэдэг. Бид нар нөгөө үхэр монголчууд гэдэг нөгөө үхэр ингээд зам дээгүүр ингээд машин сигналж жагаад үхэхээ мэдэхгүй ингээд зам үнтэн гараа явчихдаг шүү дээ. Тэгээ яг нэг үхэртэйгээ зүүрлцдэг үхэр монголчууд гэдэг. Үхэр шиг зөрүүд идэр гэдэг. Тэний хүний нэг аимшигтай нь бурууч вэ, зөвч вэ, хүн таалагдахгүй хамаа байхгүйгээр өөрийнхөө муухарладаг. Өөрийнхөө муухарлаад тэгээ дараа нь алддаг. Тэнэг толгоогоор бодсон учраас тэр нь алдаа байдаг. Тэгээд амьдралын том алдаануудыг хийдэг. 8 арилжаан дээрч тэр салалт нийлэлтэн дээрч тэр хүчирхийлэл дээрч тэр хүнийг зодож нүдэж, хүнийг хардаж сэрдэж, бэртэж гинтээснийгээ дараа
уучлалт гуйдаг. Тэр үйлдэлээ хийж явахдаа бол юу ч ойлгодгүй ингэх ёстой гэж өөрөө муухар. Тэгээд тэр хүнийг алах ч юм уу, бэртээх ч юм уу, шорон ял шүүхийн өмнө зогсож явахдаа учир зүггүй уйлж барьж миний буруу ам өршөө ахид ихгүй үдэргээд нэргсний хойно хашгираа хүчээр тэнэг усуудын үлдэл шүү дээ. Тэгэхээр энэ миний саяны юун дээр саяны пэйж дээр ингээд копитад оруулсан энэ зүйл дээр бол нэлээд тодорхой бичсэн байлээ. Энэ тэнэг улсуудын үйлдэлийг яриад яваад нэрээс барагдахгүй, үндэ барагдахгүй. Одоо энэ нэг бадай тэнэг худалдаа авалтууд эдгээр бол энэ асар олон улсуудын амьдралыг дөрөй төлж байгаа. Одоо энэ тентгийн хямдар дээр гүйж очиж байгаа хямдхан юм. Одоо ингээд гинтгэд параметрыг хямдрлаа гэд 10,000-ын 20,000-ын эдгээр ингээд хувц сунар гээ байж байгаа. 20,000 өмд ч юм уу 10,000-ын под болох ч юм уу те. Тэгээд нэг 30,000-ын цүнх ч юм уу те. Тэрийг зүгээр ингээд очоо шуураад булаацалтаад ингээд хоорондоо халалцаад хэрэлдээл чи бие дээрээ тулаад нохоо гिचгээ дуудалцаад булаацтаад авдаг. Бүр үхэж байгаа юм шиг ингээд авдаг. Жоохон ухаантай байсан бол за энэ 30,000-аар зарж байгаа. За энэ 30,000-аар зарж байгаа өмдний материал нь хэд байх вэ? Үйлдвэрлэлийн өртөх нь хэд байх вэ? Ажилчдын цалин байж байгаа. Дээрээс нь тээвэрлэлт байж байгаа. Тэгэхээр энэ өмд ер нь хэдэн төгрөгөөр бүтсэн өмд вэ гэж. Адаглаа тэрийг боддог байхгүй юу? Зөвхөн нэг өмд байлаа гэж бодъё. 30,000-ийн одоо нэг хямдарсан өмд гээл пижгнүүлээ зардаа гэж бодъё. За эн чинь наашгаа тэр эн чинь манай монголчин өмд үйлдвэрлэхгүй. Наашгаа ингээд тээвэрлэлт орж байгаа. Хэдэн төгрөгөөр тээвэрж авчирсан байх вэ? Тэр цаана хэдэн төгрөгний утсаар, хэдэн төгрөгний даавуугаар тэр оёдлын тэр машин механизмын тог цахилгааны тэр зард үйлдвэрийн зардал дээр нь ажилтны цалин бүх юмудын нэмэн өртгүүдээ бүгдийг суудгаад энэ өмд өөрөө ер нь хэдэн төгрөгийн өмд вэ гэдгийг тухай боддоггүй байхгүй. Ерөөсөө боддоггүй. Зүгээр л авдаг. Тэгэхээр тэр өстө ямар муухай хулих ямар амар юм байгаа вэ гэдгийг ойлгохгүй байгаа байхгүй. Энд чинь эрүүл мэндэд тэр харшилт тэр эдлэгээ чанар чансаа бүх юмн дээр энэ бол станбер хог зүгээр би одоо өстө нэг хог дээр байгаа ямиг л аваад өмсөж байгаа юм байна. Будганд оруулсан юм өмсөж байгаа юм байна гэдгийг ойлгодгоо. Булаацалтаа л авч байгаа байхгүй. Тэгээ энэ хамгийн гол нь өөрт нь цаана нь яг энэ хогтой адилхан өчнөө олон хэрэгтэй хэрэггүй өмднүүд байгаа байхгүй. Тэгээд энэ муухай хямдхан хог надад хэрэгтэй хэрэггүй юу тухайга боддоггүй. Тэнэг улсуудын энэ үйлдэлүүдийг яриад байвал өстө барагдахгүй харин. Үнэхээр барагдахгүй. Ямар ч хэрэггүй юмыг одоо ингээд юун дээр 10 дахь хоолны Е-мартын дэлгүүрийн нээлт болоод тэгээд нэг халуусав ингээд үнгүү тарааж ирсэн чинь тэн дээр чи яста үстэлцэж байгаа байхгүй. Үстэлцээл яста нэг бие биенийхээ урд хойно орох гол алалцаал ингээд тэр нэг халуус авны төлөө бөө юм болж байгаа байхгүй. Тэр айлд бүгдээр халуус автай. Халуус авгүй айл байж байгаа Е-мартын юун дээрс гинт халуус автай болно гэж бодчих. Тийм байхгүй шүү дээ. Бүгд цаана халуус автай. Үнгүй юм, хямдхан юм эдрэгэнгүүт ингээд үгэж байгаа юм шиг дайрч байгаа байхгүй. Тэгэхээр энэ сэтгэлгээний хоосрол ийм л байд юм байна дөө.
Тэгээ тэнийг улсуудын нэг юм хоосон хөөрцөглөх альва нэг юм дээр ингэж уухайлах тэгээд нэг юм зугаа цэнгэл амьдрал ямар ч хэрэггүй. Одоо энэ баяр наадам янз янзын энэ арга хэмжээнүүд тийм юмнууд чинь бол хүний амьдрал ямар ч хэрэггүй зүйлүүд шүү дээ. Одоо энэ нэг утга учиргүй энэ олон дан шиг наадам мэтэр бол монголчуудын амьдрал ямар ч хэрэг байхгүй. Тэр нэг хэдэн морь уралдаад нэг улсын наадмаар барилдсан хэдэн бөхчүүдэд дахин харах хэдэр бол ямар ч утгагүй зүйл байхгүй. Үнэндээ ямар ч утга байхгүй. Тэгээд ингээд зунжгаа нөгөө хэдийн бөхчүүд нь наадам хийсэл барилдаад байдаг. Нөгөө нэг хэдэн мордуудаа портер дээр очиад энэ тэнд очиод хөлсийн шавхгаал мал махлаад тамлаад уралдуулаад байдаг. Тэгээ тэрэнд нь хүн сонирхохоор хөгжилтэй юм юу ч байхгүй шороо иргсэн газар. Шороогоороо иргсэн нэг газар ингээд нутаг орн нь солигдоод нэг байх уу гэхээс үзэж харах юм байхгүй. Ерөөсөө нэг дунд говьн ч юм уу одоо юу гэдгийг нэг эрдэнэт дархан нь солигдоод байна уу гэхээс завхан баян онгор солигдоод нэг нутаг орн солигдоод байна уу гэхээс яг адилхан нэг хэдэн бөхчөд ноцтоод нэг хэдэн мөр уралдаал ингээд байгаад идэх. Тэгээд нэг тэр тухайн нутаг орны нэг хэдэн улсууд тэгээд нэг хэдэн дуучид нь бас одоо ингээд наадам хисээл дуулаад байдаг. Тэгээд миний Монголын ард түмэн тим юм энтер гэл. Тэр наадмын зохион байгуулахад хэдэн тэрбум төгрөг зарцуулсан. Хичнээн тэрбум. Тэр зөвхөн зохион байгуулалтын тэр стадионы буудар шунгах. Тэгэл тэр нэг зуучдыг хөслөх, бай шагнал. Тэгэл тэр нэг наадмын тэр 3 өдрийн үйл ажиллагаанд хичнээн тэрбумыг зарцуулж гинөө. Ямар ч тооцоо байхгүй. Энэ тэндгүй ингээл дан шиг наадам, зүүн бүсийн наадам, төвийн наадам, баруун бүсийн наадам яг нэг тэнгүүдэд таарсан. Улс орн бол тэр цахилгааны хомсдолтой, бензиний үнэтэй, сургууль цэцэрлэгийн хомсдолтой орчихсон. Цалин мөнгөө тавьж чадахгүй, тэтгэврүүд итгэмжээ өгч чадахгүй ингээд улс орн бүгдээрээ ингээд маш хүнд асуудалтай мах өргөн эргэлээний бараанууд нь ард түмний амжиргааны гүн дарамтанд оруулчихсан хүмүүс хүнсний хомсдолд орох гэж байгаа ийм хэцүү нөхцөл энэ тэндгүй ингээд наадам хийгээд тэрбумаар нь үрээл хэдэн улсын их хурлын гишүүд нь очсон янз янзын хачаачин дээлмэл хүмүүсчсэн тэгэл нэг сүрхий ингээд төв асарт нь суучихсан яг ингээд юм сүрэг ингээд тэнэг улсуудын орон шиг энийг ч одоо төвчж болно шүү дээ эн чинь. Бид нар одоо Европын энэ нэг өндөр эдийн засгийн үзүүлэлттэй ийм сүрхий орно уу? Гэхдээ тэнцээ чинь ч гэсэн одоо ингээд улсын хэмжээний зохион байгуулж байгаа наадам элдв долоо ингээд бүр хотын тийм амар улсын төсвөөс гаргаж байгаа наадам байна уу? Одоо тэднээсийн шар арганы ч юм ургацын баяр маяр ч хувийн хөвчлүүдийнх нь өөрсдийнх нь санхүүжилтээр болж байгаа зөвхөн сайн дурын тиймнүүд байгаа. Манайх ч бүхэл бүтэн бүр зохион байгуулалтаа улсын төсвөөс гаргаж байгаа ард түмний хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхны төлөө энэ эрсдлийн төлөө, амьдралын эрсдлийн төлөө зарцуулах ёстой мөнгүүдийг зүгээр ингээд зуны нэг хэдхэн сард ингээд зуны хэдхэн сар ч юусаа ганцхан сар 7 сард ингээд энэ тэндгүү засчихж байгаа байхгүй. Одоо зурагт ингээд үзэх чинь зүүн бүсийн наадам тэр аймагт, баруун бүсийн наадам завханд тэгтэл Эрдэнэтийн тэдэн жил, 5 толгойн тэдэн жил, тэгэл сумдуудын тэдэн жил бид нар энийг төвчж болдгүй юм уу? Ийм юмнуудыг энэ дэлхийд даяар энэ том дайнууд болж байна. Дайн болж байна. Монголын ард түмний амьдралын нөхцөл хүндэрч байна.
түмний амьдралын нөхцөл хүндэрч байна. Бид одоо ингээд улсынхаа баярыг бүгдээрээ үзчихлээ. Одоо ингээд аймаг сумдын наадмыг бол нэг жилдээ мэлдээд ирээд төвчээ. Энэ 21 аймаг 330 сумд болж байгаа энэ улсын төсвөөр хийгдэж байгаа энэ баяр наадам гэдэг энэ зүйл чинь тэдэн зуун тэрбум төгрөгийг зүгээр 3 өдөрт устгаад байна. Идэж уугаад хэдэн морь уралдуулаа бүх барилдуулцдаг. Энийг болё бид нар зүгээр зургатаараа нэг удаа улсын баярыг үзээд цэнгэн баярлчаа. Гэт ерөнхий сайдан ч гэсэн тэгээ ярьцгад ер нь яад бид нар нэг удаа наадамгүй өнгөрдөөгөө биднээсээ амьдралаас юу хорох гээд байна вэ? Биднээсийн зугаац ингэж нэг удаа нэг морио уралдуулахгүй байлаа гэж бодоход бид ер нь яаж гаслах гээд байна вэ? Яаж ганхирах гээд байна вэ? Бид өөрсдөө нөхцөл байдлыг бодё. Одоо жишээлбэл танаас сум наадмынхаа энэ юуг баярыг твчээ сумдаа нэн тэргүүн шаардлагатай байж байгаа. Тэр зүйлээ шийдээ. Сургуулийн засвар ч юм уу. Одоо ингээд улсын төсвөөс цөлмжийдэг тэр юунуудаа наадмынхаа юугаар аймагуд ч гэсэн одоо ийм том ийм нүсэр наадмууд энэ тентхийн ингээд бөхчүүд хурж ирээд барилддаг. Яг нутаг орны наадам ч дандаа ингээд нэг юм аль нь улсын наадам бэ, аль нь аймгийн наадам бэ мэддэгэ болсон. Дандаа нөгөө таньдаг бөхчүүд, дандаа нөгөө нэг энэ тентхийн аймагуудын усад уралж исэн мордууд уралж идэг. Амар утгагүй. Бид одоо нэг юмад ингээд нэг зөвхөн нэг сарын дотор хэдэн удаа давтаж үзэх хэрэгтэй юм. Тэгээ энэ зардлуудад ханаа тэр аймагта хэрэгтэй байж байгаа зүйлүүдээ зарцуулаа. Энэ төсвөө зарцуулаа. Улс орн мөнгөгүй болцоод байдаг. Улсын төсөв харлчаад байгаа. Бүх татваруудыг нэмээд энэ ард түмний нуруунд дээр замын, тогны, дулааны, бензиний бүх зүйлүүдээр ард түмнээс шулаад ард түмнээс мүлжөөд ингээ байж энэ мөнгөөрөө ингээ зөвхөн 2 хоногийн ингээ зугаац ингээ тэрбумаар нь ингээ энэ тэндгүү зацаа ичдэг. Энийг юу гэдгийг? Энийг тэнэг гэдгийг. Тэнэг мулгуучуудын орон. Бүстэй их хатаггүй тэнэг муулгуу. Тэгээ тэр дүүнд явж байгаа тэр бензин тос тэгээ тэр хувцс суунаар тэр энэ хүмүүсийн амьдралаас гарч байгаа тэр магадгүй одоо энэ нэг мулгуунууд намаа тэгэлдэ чамд ямар хамаатай хүмүүс лаага идэн үү лууга идэн үү дуунга идэн чамд ямар хамаатай хүмүүс баяр цэнгээл биз чиний мөнгөөр баярлаа юу үгүй уучлаарай яг тэгж хэлхий чи мэдчихэв уучлаарай энэ чи бас миний боломжоор баярлаад байгаа миний боломжоор өнөөдөр тэр баяр наадам зохион байгуулж байгаа тэр их тэрбум төгрөгүүдээр Улаанбаатарт нэг заа нэг 50 сургууль баярч чинь бараг 50 сургууль барьчихаар шүү 10 жилийн дунд сургууль 50 ширхэг зөвхөн нэг удаагийн энэ улсын хэмжээний баяр цэнгэлээр 50 ширхэг сургууль барьчихад энэ 3-3-аараа суудаг. Энэ 3 ээлжээр хичээлдэг. Энэ хол хитэн буудлага газар явдаг. Шүн оройгоо өвлийн хүүтэнд хамаагүй явдаг. Энэ олон хүүхдүүд чинь гэрийнхээ хажуу сургуультай болчих байсан. Энэ олон хахуулд идэгч энэ олон цэцэрлэгт хүүхдээ өгч чадахгүй байгаа асар олон юунууд чинь цэцэрлэгтэй болчих байсан. Эн чинь уушлаараа тэр ууж идэх тэр мөнгө чинь гэсэн надад хамаатай байгаа байхгүй юу? Та бүхэн ч гэсэн утга учиргүй тэгж нэг шороон дотор нэг шороотой хуушур нэг 5,000 4,000-аар авч идэх тэгээд нэг танихгүй бөхчүүдийг халуун нард харах тэгээд өөрийнхөө огт мэдхгүй өөрийн чинь ямар ч хамаагүй хүн болгон матчин биш хүн болгон морьтой биш хамаагүй морийг холоос нэг хүү гэж нэг орлоод нэг тоосонд хэний моринч мэддэхгүй тийм нэг 2 өдөрт хэдэн тэрбумыг үрж яхаа оронд та бүхэн ч гэсэн нэг утга учиртай байна. Монгол шиг ингэж цэнгэж баярлдаг ингэж яадаг орн байдаг мэдгүй. Дэлхийн олон орн биш. 200-аад орн биш. Тэгэхэд ийм аимшигтайгаар ингээстэй нэг хөл хөдөлгөөн болж ингэж баярлдаг орн байдаг юм. Тэгсэн мөртлөө новшин ядуу. Новширсан ядуу орн шүү дээ. Худлаа ингээд бид нарт баялаг алтан дээр суусан гуйлах юм бол да 80 юм байна. Зөвхөн зугаас ингэлдээ ингээл чааш нь яриад зөндөл.
эд бүтээн байгуулалт хийх бүхэл бүтэн 1 сарыг тэгээд юу ч байхгүй ингээд хайчдаг. Зам харгуу барилга байгууламж одоо яста энэ жинхэнэ бүтээн байгуулах одоо энэ ус шууг бүх юм 1 сар яста пакка зогсдог. Дулааны өдөрднээс хитгэн сар 3 сар 6 сар 7 сар 8 сар. Тэгээд тэрнийхээ яг нэг эд бүтээг оргил цаг үед нь бүгд түрх гээд тараа алгуулчихдаг. Тэгээ уун цов ингээд яг тэгээд нэг ингээд ээлжи амралт илүү додоо гээд тэгээд нэг 8 сарын 15-наас хойш нэг 20 морд гээд ухаан мэдрэл орсон юм шиг яг ингээд хүүхдийн хичээл сургууль ингээд өндөр ачаад эхлэнгүүт энэ тэндгүй замаа хаагаад замаа ховхтоод ухаад ингээд эхэлдэг. Яг хорлоод байгаа юм шиг. Энэ улсын хөгжлийг, энэ ард түмний энэ амьдралыг бүр тарчлаач там тарчланд нь хутах гэж байгаа юм шиг. Бүр зохион байгуулалттай нэг юм хорлох үйл ажиллагаа явуулаад байгаа юм шиг. Яг нэг хүүхдүүд нэг хүмүүсний халуун ус мусандаа орох нэг тэрүүн хэрэгцээтэй шаардлагатай болоод ирсэн. Ус мусын хагаа ичнэ. Тообогийн дастаа ичнэ. Тэгээд зам амын ингээд бүр ингээд хөндлөг ингээд ухаад хийчихнэ. Бүр тэгээд хүн амьдрахын нөхцөлгүй болгодог. Усын хаагаа тогийн дастаа тэгээд замын ингээд боогоод бүр яг ингээд нэг бүр энэ усыг яаж хорлох вэ гэж ингээд зохион байгуулаад гэдэг юм хайшээ. Ойлгомооргүй. Би наадмаа бити хий гэж байгаа юм биш л дээ. Гэхдээ зүгээр одоо ингээд бүх юмний ингээд дэлхийд даяар хямарчсан ингээд 2 3 төв улсууд дээр дайн дажин болчихсон. Дэлхийн бүх орнуудын эдийн засгийн маш хүнд дарамтууд ирчихсэн. Зарим орнуудын эдийн засгийн ингээд бүр асуудал үүсчихсэн юм байж хагаад Монгол орн ингээд юм бүр хайлгаж өөх тостойгоо холилдож ажилгүйдэл залхуурлаараа зугаа цэнгэл архитектаараа ингэж манлайлж шаардлага байна уугүй юу? Байна уугүй юу? Бүх юмаа гуйлагчилж авдаг бензин тос параметрад барилга байгууламж зам харгууны бүх юмудаа гадаас гуйлагчилж авдаг гуйлагчдын туйл болчихсон. Гуйлагчингийн бүр туйл болцсон юм орн байж бид нар ийм муухай байж болж байгаа юм уу? Тэрийг л яриад байна. Тэнэс ч одоо ингээд бүх юм хэвийн сайхан бид ямар ч асуудалгүй цахилгааны ямар нэгэн дарамтгүй ажилчид одоо ч ажиллаж байгаа улсууд нь ч гэсэн өөрсдөө салингаар амьдралаа өлхөө аваа явцдаг. Цааталтаа ч гэсэн хоримтлал үүсдэг. Одоо ингээд Европын орнууд ч зүгээр энгийн сайхан амьдралтай ийм болцсон байгаад ёстой лагайд нулуун гэд хамаа алга. Салингаас нэмж чадахгүй тэгэл одоо ингээд 10 сараас авахгүйдээ босдох нь эхэлнэ шүү дээ. Ойлгомжтой шүү дээ. Сугатрын талбай гасалдаг байсан бол ярддаг байсан бол одоо та нар болилдоо энэ улсын төв талбай гэдэг чинь хэрүүлийн бозар ядаж өдгөрийн суглаан болдог. Одоо энэ сүүлийн 35 36 жил энэ улсын төв талбай гэдэг ерөөсөө нэг хэрүүлийн бозар чөтгөр шулмын үүр уурхай боллоо. Одоо бодиштэй гэж Сугатрын талбай ярддаг байсан бол Жанжи Сугатар ярддаг байсан Монголын ард юм одоо та нар болчихлоо тэхүү. Та нар ингээд зунжингаа зугаач сэнгэж хурж ичээд одоо гинт ухаан орсон юм шиг амьдрал ороотлаа тэглээ огцор гэл ингээд бүр хэдэн сараар ингээд орилоод энэ тэнтгүү үлсэл бариад ингээд суучдаг. Гэхдээ та нар хийж бүтээх хуримтлуулах яг тэр дулааны сайхан үйлрэл таата сайхан үйлрэлдээ та нар хаана байсан гэж асуумаар. Сугатар Жанжин байсан бол тэгж асуун шүү дээ энэ. Гэхдээ та нар ч одоо ухаан мэдрэл байна уу? Юунда баярлаж хөөрөд идэгий. Улс орон чингээ эдгээр өвчөд ах чинь. Одоо энэ 5 дугаар загтлагын станц баригдсан ч гэсэн одоо энэ загтлагын хомсдоос салахгүй нэг жагаа 6 дугаар загтлагын станцаа барих хэрэгтэй шүү дээ. Энэ улсын наадам хийж байгаа энэ баяр нэг жилийн наадам улсын наадамгүй бүгдийг цуцлаад энэ баяр наадам төсвөлдсөн байж төсвийнхөө мөнгөөр 6 дугаар загтлагын станцаа барих хэрэгтэй шүү дээ. Өөр хангач ч юм уу хааны төвийн бүсэд 6 дугаар загтлагын станц барих хэрэгтэй шүү дээ. Одоо тэр баруун 5 аймаг Архангай, Өөр хангай, тэгээ Баян хонгор, Гов алтай, Ховд, Баян үлгий, Увс эдэргээд эднэрт зориулсан 6 дугаар загтлагын станцад төвийн бүсэд барих хэрэгтэй шүү дээ. Нүүрсний уурхай түшиглээд станцаа барих хэрэгтэй шүү дээ. Тэгжиж одоо энэ баруун талын аймагуудаа
Улаанбаатар энэ юунаас эрчим хүчнээс хамааралгүйгээр болгож биеийн даалгаж одоо ингэ явах хэрэгтэй шүү дээ. Энэ 5 дугаар захиргааны станцын зөвхөн нийслэлийн иргэдэгчид энэ хүн амын 50% нь байж идэг нийслэлийн иргэдэгчид зориулаад тэгэхгүй ингээл Улаанбаатар тог тасрангууд ойролцоо аймагуд дээр очиод ингээд тогны хязгаарлалт болоод тог тасраад ингээд бүр улсынхаа нийслэлээс бүх бүрэн хамааралтай. Энэ чинь аймагуудад гэсэн биеийн даалгах хэрэгтэй шүү дээ энэ чинь. Тэгэл захиргааны станцуудтай хажууд дулааны захиргааны станцууд байрал одоо энэ сум орон нутгууд гэсэн өөрсдөө одоо дулааны захиргааны станц барих хэрэгтэй шүү дээ. Дулааны энэ халуун усны тэгжиж одоо ингээд сумынхоо орсон суугчдыг орон суучруулах, гал хөснөөс нь салгах, аймгийн төвүүд ч гэсэн одоо энэ утаа үнээрээс салгах, аймаг болгон өөр дээрээ дулааны захиргааны станцууд барих хэрэгтэй шүү дээ. Захиргааны станцаа түшгэлсэн. Одоо бид нар хийх ажил одоо ингээд тулцсан баярлцсан ийм улсууд уу. Бидэд маш их юмуд байж штэ энэ чинь. 21 аймаг чи одоо бүгдээрээ өөр дээрээ дулааны захиргааны станцуудтай байх хэрэгтэй ш. Тэр тэгжиж энэ барилдажид орон суучлалт энэ бохир цэврийн улс энэ асуудлуудаа шийдэн штэ. Бид нар чи одоо ингээд нэг том стадионууд бариад яадаг тэрийг нэг 100-аа 2 өдөр ашигладаг. Тэгээд нэг нар сасан гандаад нэг мал зал орж бааж шээлсэн. Заримдаа нэг хүүхдүүд нэг очсон нэг тийм хүү ингээд бүр хаягдсан ингээд балгас суултанд байлгаж байгаа. Тэгээд нэг 7 сард нэг очиод нэг гинт ухаан орсон юм шиг нөгөөдхөө будаал шунхтаад бөө мөнгө төгрөг болоод ийм утга учиргүй үрлэгэн зардлагын ингээд тэгээд яасан гэж ой тэмдэглээд байгаа юм. Үдийн үрдэл ам алчихгүй тиссэн гэж ойгоо тэмдэглээд байдаг юм. Яагаад гэдэг ямар хөвжил харагдаад байгаа юм. Нэгд энэ тэмдгүү сум байгуулагдсны аймаг байгуулагдсны ой гэдэг юу харагдаад байгаа тэр аймагт нь юу хийчихэд 100 жилийн хугацаанд юу гайхуулчаад ямар юм нүдийг бүлтгэлчээд ингээд баярлаж хөөрөөд бахиралдаад байгаа юм. Эсвэл одоо энэ баяр наадам хийнэ гэж үл ард түмнийхээ тэр тухайн орон нутгийн ард түмний үнэхээр хүсэл сонирхол байдаг бол ард түмнийхээ хандив мөнгөөр тэр баяр наадмаа хийлдэ. Улсын төсвөө цөлмөхөө болцгоол доо. Төсвөө цөлмөхөө болох хэрэгтэй биш үү? Тэгэл одоо тэр баяр наадам болгон дээр эдсэн уусан авилгад бүх юмуд нь явагдаад байгаа байхгүй. Тэгээд тэр наадмын зохион байгуулах гээл нэг баахан мөнгө төгрөг иддэг. Наадмын тэгэл тэр шоу цэнгийн оройны шоу тэгэл тэр наадмын нээлтмэлтэн дээр тэр концерт найруулж байгаа барьж байгаа бүгдээр мөнгө төгрөг тэрбумаар нь идсэн уус. Тэгээд энэ тентгийн нэг босон болоогүй нэг бүр нэг жалганы дуучдыг аваачаад энэ тентгүү дуулуулаад ингээл тэгээд нөгөө ерөөсөө ингээд нэг юм зугаа цэнгэлд нэг урлагийнхан хідэн бөхчүүд нэг хідэн морьтой усуудад хөлжиж баяжаал. Тэгээд нэг үгээгүй ард түмэн тэрийг сонирхоол тэгээд бах байдагтай шорон дотор гутгалдаад тэгээд ингээл буцаад ядуур руугаа даймын сарлуу тэгээд яваад орж байгаа юм. Бүгд ингээд бүрстэ хамаг байсан хүүхдийг хичээл сургуулаа энийг өвлийн бэлтгэлдээ зориулах байсан мөнгөө нэг ийш тийшгээ бензин тос ингээд тавьсаар хагаад ядуу дээрээ ядуу гуйлагчин дээрээ гуйлагчин болоод бүгдээрээ тарцгааж байгаа шүү дээ. Тэгээд тэр наадмаас юу үлдсэн? Юу ч үлдээгүй. Ямар ч гоё юм байхгүй. Тэгэхээр энийг тэнэг гэдгүү. Энийг бол тэнэг гэдгийг. Би энэ улсын ерөнхийлөгч юм уу ерөнхий сайд байсан бол би одоо энэ ард түмэн над руу өстө нус цэрэ хаяад нулимсан ч гэсэн хамаа авахгүйгээр би одоо энэ улс дээр өстө жинхэнэ хэмнэлт хийж юу байдгүй. Тандалт хийж юу байдгүй. Хэдүүлээ би ард түмнэр ураад нь хэдүүлээ өстө 5 жил хэдүүлээ зүгээр гүрийч. 5 жил гүрий. Илүү зардлуудаа танцгаая. Энэ одоо энэ улсын хурдын 126 гишүүд олгож идэг энэ мөнгө төгрөгийг гэсэн таны. Энэ улсын том бүтээн байгуулалтад бүх хөрөнгөө бүх хүчээ зарцуулъя. Энэ олон томилгоо энэ олон тойрогтой хийж байгаа ажил илүү долоо гэсэн энэ хоёрын хооронд нэг жалган дээгүүр гүүр тавих хэрэглүүлэг тавих нэг юм хоёрын хооронд новшийн ажлуудаас бүгдийг боли том бүтээн байгуулалтуудаа хийцгээе. Нефтийн үйлдвэр яаралтай ашиглалтанд оруулъя. Ганц нефтийн үйлдвэр биш ахаад нефтийн үйлдвэр оруулмаар байна. Бид нар чинь ганц 2 хоног дотроос Монголын энэ бензин шатхууны хараат ус байдал үүсэхгүй шүү дээ. Бид нар тэр нефтийн үйлдвэр барьсан ч гэсэн бид нар гаднаас гуйлгачсан хэврээл байна. Тэр чинь зөвхөн 30% хангана гэж байгаа шүү дээ. 30%. Бид нар 70% авсаар байна. Одоо бид нар 100% гаднаас авч байгаа боловч тэрний 30% дотоодоосаа яа. Тэгээд 70% гаднаас авсаар л бид нар ядтаа 70% дотоодсоо хангадаг 30% гаднаас авдаг тийм болмоор байна. Одоо энэ нефт нөөцлөх тэр сав элдв долоо юмудаа бүгдийг хийцгээе. Дээрээс нь одоо энэ станцуудаа барьцгаая.
Бидний дулааны цахилгаан станц, энэ эрчим хүчний цахилгаан станцуудаа Улаанбаатарч барий, орон нутагч барий, эдвэсгээ барьцгаая. Энэ нэг яралтай байж зам харгуунуудаа янзцгаая. Одоо ядаглаад энэ Улаанбаатар энэ замын үүд чойрын замыг 2 урсгалтай зам болгож энэ стратеги өндөр ач холбогдолтой байнгын урдаас параметраар том тээврүүд явж идэг, контейнерүүд явж идэг. Энэ хүн таацын автомашинууд явж идэг. Эдвэсийг ингээд тал талдаа 2 игнэтэйгээр энэ 4 игнэ 2 урсгалын салгаад ингээд яа. Урд хойдох нь 2 зам хоёулангийн холбоо стратеги өндөр ач холбогдолтой байж байгаа. Монгол орныг тижээж байгаа. Ийм минутаа бүгдийг эхлээд бүгдийг шийдцгээе. Энэ баруун бүсийн баруун тишгээ явж байгаа зам харгуугаа ч гэсэн бүгдийг шийдье. Замаа шийдээгүй, юугаа шийдээгүй. Одоо ингээд дөнгөж өчтөр гарч ийн. Чойрын замыг ингээд бөгсөөр угаад шороогоор заримдаа төсвөө хөрцөхгүй шороогоор бөглөдөг гэж байгаа байхгүй. Тэрсэн мөртөө дөнгөж сааталт наадам ингээд тэр бумаар наадам хийгээ явж байгаа байхгүй. Тэрсэн мөртөө замаа бүтэн хучих биш зөвхөн замынхаа нөхөөс нь төсөвсөн мөнгө нь 12 тэрбум хэрэгтэй байна гэсэн чинь 2 тэрбумыг өгсөн гэж байгаа байхгүй. Замаа нөхөхөд 2 тэрбумыг. Тэрсэн чинь нөгөө 2 тэрбум нь болохоор нэг 100 км замын нөхөөсийг тавьж чадахгүй тэгээ зарим газар шороогоор дүүргээ явж гин гэж байгаа байхгүй. Замын хонгорхоонод шороогоор дүүргээд. Тэгсэн чинь саадлан тэрбумаар ингээд наадам хийгээ байж байгаа байхгүй. Гэхдээ энийг одоо тэгээ юу гэж ойлгох юм бэ? Бид нар одоо яаралтай энэ зам харгүй хамаг юмнуудаа бүгдийг шиж адаглаад энэ параметралын эргэлт хурдсан. Хоёрдугаарт энэ хүмүүсийн эд хөрөнгө, жирийн иргэдийн машин техникийн нэвтрэл гэмтэл, амнаас, эрүүл мэнд, асар одын юмнуудаа шийдэх хэрэгтэй биш үү? Энэ Улаанбаатарын маш олон сургуулиудын хүрэлцээ муутай байж байна. Энэ шинээр баригдсан хотгонууд дээр одоо энэ зам энэ юунууд дээр талбай өгж байгаа энэ газрууд дээр яармагч жишээлбэл маш олон талбайнууд байж байна. Дандаа ингээд хашаад хориулж айцсан. Эднэр дээр одоо уус юм газраа мэддэг байсан бол тэр газар дээр нь одоо ингээд яармагч гэж одоо доороо хаяж нэг 10 20 сургууль хэрэгтэй биш үү? 10 20 10 жилийн сургууль хэрэгтэй бай. Улсын тодтолтой төлбөр мөнгөгүй. Зөвхөн яармагт. Одоо тэгэл Баян зүрх мөрхөд одоо ингээд сургууль хичээлийн асуудал байж штэ. Бид эднэсгээ шийдмээр штэ. Бид нар хэмнэж бол бүх зардлыг хэмнэмээр штэ. Энэ улсын хөл дээр нь босгоё л доо. 50 жил бид нар ядуурч байхаар бид нар 5 жил зүгээр гүрийгээд энэ бүх юмнуудаа бүгдийг зэгцзээ. Энэ улсын их хурлын гишүүдийн энэ гадаад дотоодын энэ нэг өндөр зардалтай явж идэг энэ томилгоонуудыг гэсэн таны одоо энийг болцгоё. Гишүүдийн тоог цөөлье. Чи гишүүдийн тоо нэмэгдсээр байгаад одоо энэ чинь давхар зардлууд нэмэгдээд энэ болиё. Энэ гишүүд толгой мэдэж энэ тойрогтой очиж бүтээн байгуул хийдэг энэ нэг ийм хачин улс төрөөс хамааралтай ингэж идэж уудаг энэ асуудлыг бүгдийг зэгцлэе. Энэ бүтээн байгуулалтуудыг аж ахуйн нэгжүүд хийж идэг энэ төсвийг хуваарлж идэг ийм бүтээн байгуулалтын өөр тусдаа яам байгуулъя. Энийг ямар нэгэн байдлаар гишүүдийн гараа оролцоо бүгдийг гишүүд зөвхөн яг сонгодог утгаараа тэр хуулийг нэмэлт өөрчлөлт, хуулийг шинээр яах яг тэр зүйлүүд дээр анхаарлаа хандуулцгаая. Тэр аймаг орон нутгийн тэр засаг дарга нар, тэр иргэдийн хурлан, тэр тухайн аймгийн тэр пост компани хувийн хөвшлүүд нь тэр бүтээн байгуулалтад хийдэг болцгоо идэг. Улсын хурлын гишүүд нь өөрсдөө мөнгө авч очингуудаа тэгээ тендер шалгаруулад өөрсдөө хамаард бүхий улсуудаар ингээд ажлаа хийлэгдэг. Тухайн аймаг орон нутгийн аж ахуйн нэгж пост компаниуд нь тендертээ орж чаддаггүй. Улсын их хурлын гишүүндээ очиж авилгад өгж ийж тендер мендер авдаг. Бүр одоо юм завх гэсэн болио. Ийм байна. Одоо зүгээр нэг жирийн иргэн миний нүдээр харахад энэ улс орон одоо яагаад байгаа юм бэ?